Энэ аймаг нийслэл гэдэгтээ бол санал нийлэхгүй байгаа юм. Давхар дээлтэй одоо бид нэр энэ иргэдэд төлөөлж чадахгүй төлөөлөгч нартай болцсны жишээг одоо нийслэлээр зөндөө харж байна. Дахиад улам минь дархлааг байхгүй болгох ч ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа. Тэгээ энэ төлөөлийн байгууллаганд гүйцэтгэх байгууллагатайгаа холилдсон одоо тал нь холилдъя гэдэг зөвшөөрөе гэдэг хууль оруулж ирж байна. Нийслэлд хүн олдохгүй гэж байхгүй шүү дээ. Иргэдийн төлөөлөгч нь төлөөлөгч байх ёстой. Иргэдийнхээ дуу хоолойг илэрхийлдэг байх ёстой. Гүйцэтгэх байгууллагатаа шаардлагыг тавих ёстой байтал өөрсдөө одоо ингээд дандаа тэр төлөөллийн байгууллагууд нь шагнал урамшууллын маягтай юм уу? Бараг ихэнх нь жишээлбэл нийслэлээр нийслэлийн өмчт компаниудын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, төслийн менежер, засаг даргын орлогч, зөвлөх гэх мэт ингээд бүгдээр ингээд иргэдийг төлөөлөх бие даасан байдлаа хадгалж чадахгүй болцсон байгаа шүү дээ. Энийг хуулиар баталгаажуулах гэж ийм хуулийн төсөл орж ирж байгаа. Тэгээ энийг бол нийслэлтэй холбоотой хэсгийг нь бол ерөөсөө дэмжихгүй байгаа. Яг энэ ижил агуулгатай хууль 2018 онд ЖМХ-д гишүүн бас өргөн барьж ирсэн юм билээ. Тэгээ тэр үед ч гэсэн бас яг засгийн газраас нь тодорхой саналууд хэлж ирсэн. Энэ хяналт байхгүй болох нэ. Иргэдийн хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх энэ боломж нөхцөлийг хязгаарлах ийм эрсдэлтэй байна гэдэг асуудлууд бас ярьж ирсэн. Тэгэхээр энэ асуудал дахиад орж ирж байна. Тэгээд асуулт энэ одоо нийслэлээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо хэдэн гишүүн энэ гүйцэтгэх байгууллагад нь ажиллаж байгаа энэ талаар мэдээлэл өгөөч. Тэгээ энэ хууль маань одоо бид нар жишээлбэл одоо энэ засгийн газар дээр энэ давхар дээлтэй холбоотой асуудлууд дээр зовлонгийн намсж байгаа шүү дээ. Улсын хурлын 126 гишүүнээс өөр сайд хийх хүн Монголд байхгүй юм шиг одоо байдалтай бүгдээрийн давхар дээлтэй болгоцсон. Одоо яг энэ болохгүй бүтэхгүй байгаа юм а нийслэлээр үргэлжлүүлж байна. Сумын төвшөнд бол ойлгож ирсэн. 30% одоо энэ давхар дээлтэй байх боломжийг одоо хуулиар олгоцсон байсныг нийслэл дээр 50% болгож ингэж өргөдөж байгааг бол энэ бол яг хяналт тэнцлийн зарчим иргэдийг төлөөлөх энэ байдлыг алдагдуулах ч ийм хууль байгаа. Тэгээд одоогийн нийслэлийн нөхцөл байдлын одоо ямар шүү байдалтай байгаа юм. Сошиалор зөндөл явж баг ихэнх нь гүйцэтгэх байгууллагад орцсон. Нийслэлийн иргэдийг төлөөлөх ямар ч чадвар чадамж боломжгүй болсон. Тэгээд энэ талаар мэдээлэл өгөөч. За төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлттэй холбогдуулан асууж байгаа. Төрийн байгуулалтын байнгын орооны дарга болон ажлын хэсгийн ахлагч хэрвээ байхгүй бол санал дүгнэлт уншсан гишүүн асуултанд хариулах дэгтэй. Ингээд Баяр Магнам Баярбаатар гишүүн асуултанд хариулъя. За баярлалаа. Инх төвшин гишүүний асуултанд хариулъя. Зүгээр таны хэлсэн эхний саналтаа зарим нэг зүйлээр бол онлайн төвшөнд бол бас нийцэж байгаа. Өнөөдөр энэ өргөн барьсан хуулийн төслөөр анх бол аймаг нийслэлийн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 50% гэж орж ирсэн. Тэгээ энэ бол зарчмын зөрүүтэй санал гараад бол 30% болж буурсан байгаа. За нийслэл дээр та статистик асуулаа. Нийслэл 45 төлөөлөгчтэй. За үүн дотроос яг төрийн захиргаа, төрийн тусгай албанд томилогдсон хүн бол байхгүй. За төрийн үйлчлэгээний албанд 18, улс төрийн албанд жишээлд 17. За төрийн өмчт үйлдвэрийн газар, орон нутгийн өмчт үйлдвэрийн газарт бол 10 хүн гээд томилогдоод ажиллаж байгаа ийм тоо баримт байна. За баярлалаа. За Дастрингийн инх төвшин гишүүн тодруулж асууя. Тэгээ сая би нийслэлтэй холбоотой илүү асуулт яриад байна. Ер нь бол бие даасан иргэдийг төлөөлөх энэ үндсэн хуулийн энэ одоо боломжийг саяын байдлаас харахад бол хэрэгжүүлэх боломжгүй харагдаад байгаа байхгүй. Талаас илүү нь яг л одоо нийслэлийн засаг даргынхаа өөрийн удирдлагын доор одоо жишээ нийслэлийн одоо энэ ажил алба хасж байгаа хүмүүс бол зүгээр одоо даргынхаа юу гэж хэл гэснийг очиж хэлдэг, хүмүүс рүү дайрдаг, иймэрхүү ажлуудыг хийдэг болсон байл шүү дээ. Тэгэхээр юу ажлын хэсгийн ахлагч болон байнгын хороонд дээр холбогдуулж яг энэ нийслэл бол бие даасан байдлаа иргэдийг төлөөлөх энэ чадвараа хадгалж чадахгүй талаас илүү нь ийм давхар дээлтэй байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй байна. Энийг та хангаж чадна гэж бодож байгаа юм.
За ажлын хэсэг Баярбаатар гишүүн хариулъя. За би аль биесээр бол ажлын хэсгийн дарга дээр бол биш ээ. Байнгын орооны гишүүний хувьд танилцуулж байгаа. За яг 50% гэдэг байдлаараа явсан бол бас таны ярьж байгаа зүйл бол хөндөгт магадaltaй байсан баг. Өмнө нь одоо бас 19 оноос өмнө бол 3-1 гэдэг томьёолоор зохицуулагдж исэн. За тэр үед бол одоо аймаг нийслэлийн бол хуулиас аваад сум дүүрэг нь бол үлдэж исэн юм нөхцөл байдал бол байдаг. За одоо ингээд буцаагаад бол 30% гэж бол хууль төсөв санаачлагч ажлын хэсэг бол байнгын ороонд оруулж ирсэн. За хоёрт гэж хэлэхэд одоо яг 3-1 гэдэг агуулгаараа одоо захирагдах ёс төр өдөртгөн асуудал дээр бол одоо нөлөөлөх хайхтар нөлөөлөхгүй болов гэсэн нөхцөл байдал бол ажиглагдаад байгаа. Байнгын орон дээр гарсан зарчмын зөрүүтэй санал болон байнгын орон дээр яг хилцэгдсэн эцсийн хэлцүүрэлт бэлтгэх энэ үйл явцтай холбоотой асуултанд бол би бол хариулна. Яг хууль төсөв санаачлагчийн үзэл баримтлал судалгааны суурьсан санаачлагч хариулахдыг байхгүй. Ер нь бол хуулийг хэлэлцэх хэсэг асуудал дээр санаачлагч хариулдаг. Анхны хэлэлцүүлгээс хойш байнгын хороо ажлын хэсэг хариулах ийм дэгтэй гэдэг гишүүдээ сануулъя. Улсын их хурлын гишүүн Наран цэцгийн алтан шагагийн урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын 9-р сургуулийн 12-ийн Б ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэндээ сурлагын өндөр амжилтыг амьдралд нэрвүүлэх хас жаргал сайн сайхан бүхнийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүргье. Онц сураарай бүгдээрээ. Хүссэн сургуульд ороорой, хүссэн мэргэжлээ эзэмшээрэй. За Жамблын Ганбаатар гишүүн асуултаа асууя.